Тал төмөрт өртсөн тэр 50 мегаваттын турбин генераторыг сэргээхэд дор хаяж 24 сар гэдгүүл үнэн. Яагаад тэгэхээр тэр чинь ингээд нэг юм бэлэн байж байгаа тоног хөрөмж биш. Үйлдвэрлэхэд дор хаяж нэг жилийн хугацаа. За тэгээд одоо угсрахад тэгэхээр хамгийн багадаа л 1.5 юм уу 2 жил өгөл зарцуулнаа. Тийм учраас бид нар одоо яг бодит байдалтайгаа эвлэрээд яавал энэ өвлийг одоо амжилттай таах уу гэдгийг өнөөдөр бид нар бодох ёстой. Тийм учраас маш яралтай одоо энэ засгийн газар ив хавандаа ороод ажилдаа хамцуу шамжилж орхон их чухал байна гэж. Ер нь бол инженерингийн асуудлыг инженерүүдэд нь төгөх ёстой байхгүй юу? А то бодлогын асуудлыг гаргаж өгөөд инженерч ажиллаа хийх ёстой шүү. Тэгээ тэр бол өөрийн чинь асуулт бол зөв. Мэргэжлийн хүмүүс нь тэр үйлдвэрлэл дээр байх ёстой. Тэрэнд одоо улс төрчид оролцох хэрэггүй гэсэн байр суурьтай. Эрчим хүчний реформ хийнэ гэдэг энэ хамтсан засгийн газар зарлаад маш олон ажлуудыг хийх ёстой байсан. За мэдээж тэрний нэгнүүд энэ үн тарифын асуудал, за хууль эрхцээ асуудал одоо ингээд миний бие ахлаад ингээд ажиллаа явж байна. Энэ олон ажлуудыг бол хийж хэрэгжүүлэх нь маш чухал байсан. Тэгээд хамгийн гол нь энэ эрчим хүчний салбарт ажилладаг энэ хүмүүсүүд маш хүнд нөхцөлд ажилладаг. Одоо тэр станцад ажиллаж байгаа хүмүүстэй маш өндөр хүчтэй. За тэгээд өндөр тэр даралттай уур ус. За дээрээс нь маш их дуу чимээ бохирдолтой орчин. Тэгээд цалин хэд байд юм бэ дунд чинь? Цалин маш бага. Одоо ингээд ерөөсөө тэнд ажиллах хүн олдгоо болчиход байна шүү дээ. Ерөөсөө энэ эрчим хүчний салбарын мэргэжилтэнгүүд чи бэлдэн гэдэг нь дор хаяж 5-аас 10 жил. Тийм нарийн мэргэжлийн хүмүүс байхгүй юу? Тэр генератор чинь зогсооно гэдэг чинь зүгээр нэг захын хүн очиод зогсоочдгоо. Маш их бэлтгэгдсэн хүмүүс. Тэгэхээр энэ хүмүүсийн цалин нэмэхгүй. Сая одоо үн тариф нэмдээгээд цалин нэмэгдсэн нэмээгүй. Эрчим Монголоос боллоо, эрчим хүчний яамнаас боллоо гэдээ одоо хүртэл нэмээгүй. Тэгээ энэ салбараас чи олон хүн ажилласаа гарч ирж штэ. Саяхан би австралид очлоо эрчим хүчний салбараас 10-аад хүн тэнд ажиллаж штэ. Энэ бол байж болохгүй асуудал. Энэ дээр бол бүр онцгой анхаарал хандуулж энэ салбар руу хөрөнгө оруулалт хийх ёстой. Энэ салбарыг мэргэжлийн чадварлаг хүн удирдах ёстой. Энэ салбарын ажлагчдыг аюулгүй найдвартай орчинд ажилуулах нь төрийн үүрэг юм а гэдгийг ухамсарлж ажиллах ёстой.